ганц үхийн байдраа гэдэг. За би ус нуурын айс сав улсын тусгай хамгаалалтай газар нутгийн цагаан шууд дархан цаасд газрын цагаан шууд хэсгийн байгаль хамгаалагчаар ажилладаг. За би 2014 онд нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 114 дугаар сургуулийг суралцж төгссөн. 2014-өөс 2018 онд Монгол Улсын боловсролын их сургуулийг түүх нийгмийн ухааны багш мэргэжлэр суралцсан. Сургуулаа төгсөөд ер нь ерөнхий боловсролын сургуульд 5 жилийн хугацаанд бол ажиллаж амьдэрсэн байгаа. За энэ хугацаанд бол нэг ангийг бие дааж төгсгсөн. Энэ нь бол миний хувьд бол маш ийм үн цэнтэй амьдралын туршлага болсон юм үйл явдал болсон гэж би боддгоо. За багшаар ажиллаж явах хугацаанд сурагч хүүхдүүдтэй бол нэг зүйлийг бол төлөвшүүлэхийг бол зорж ирсэн. Энэ бол мэдээж Монгол уламжлалт өвс соёл тэр тусмаа Монгол уламжлалт байгаль хамгаалах арга ухаан байгальтай зөв харьцаж ирсэн энэ арга туршлагыг бол түүхийн их сурвалж баримт нотлогоогоор бол тайлбарлаж жишээгээр тайлбарлаж ингэж бол ирсэн. Бидний өвөг дээдс буюу хүннүү гүрнээс эхлэж ер нь Монгол хүн бол ер нь байгалыгаа шүтэж хамгаалж хайрлаж ирсэн ийм арт түмэн. За энэ зүйлийг л багшилж явах хугацаанд бол хүүхдүүдэд ойлгуулах гол зорилго болж өгсөн. За би ер нь байгаль хамгаалах ажилд холбогдсон гол шалтгаан гэх юм бол багасаа л ууланд гүйх алхах сургуулийнхаа эко клубт явдаг байсан. Нөгөө талаар бол аав минь 20 жилийн хугацаанд идэвхтэн байгаль хамгаалагчаас эхлээд байгаль хамгаалагч хүртэл ажиллаж байсан. Манай энэ ус нуурын айс сав улсын тусгай хамгаалалтай газар нутагт байгаль хамгаалагчаар ажиллаж байсан нь миний энэ байгаль хамгаалах үйлсэд дурлах энэ нөхцөл нь болсон гэж би боддгоо. За би багасаа л аавтайгаа хамт хээрийн сургууль хээрээр судалгаа шинжилгээ хийж зэрлэг ан амьтныг дурандаж ингэж явдаг байсан. Түүнийг таних мэдж ингэж явж байсан. Энэ нь бол бас энэ байгаль хамгаалах үйлсэд зүтгэх энэ байгаль хамгаалах чиглэлээр ажиллах энэ нөхцөл боломж нь бас бий болсон юм болов уу гэж би боддгоо. За ер нь одоогийн байдлаар би цагаан шууд дархан цааст газарт бол ер нь уулын туруутны судалгааг бол өөрийнхөө хариуцсан судалгаа шинжилгээ хариуцсан мэрэгчлэлтэйг бол хамтран ингэж хийж гүйцэтгэж байгаа. Одоогийн байдлаар бол би 3 жилийн дата бүрдүүлчихсэн судалгаа шинжилгээгээ хийж илүү сонирхож ингэж судлаж байгаа. За ер нь энэ яагаад уулын туруутны судалгаа дотор янгирыг судалсан бэ гэхлээр ер нь янгир гэдэг амьтан бол дэлхийд нэн ховордсон ирвсийн шууд идэж тийжэл байгаль экологийн тэнцвэртэй байдлыг хадгалах ийм чухал үүрэгтэй учраас үүнийг бол судлаж шинжилж байгаа. Ер нь нэг зүйлийг түлхүү судлана гэдэг бол нийт тухайн экосистемийг бүхэлд нь хамгаалж байгаа гэж үздэг эрдэмтэд судлаач бас өөрсдөө тэгж үздэг. Залуучуудтай хандаж уриалахад бол ер нь бидний өвөг дээдс бол байгалыг хайрлаж хамгаалж ирсэн юм асар их туршлагатай. Сүүлийн үеийн залуучууд ялангуяа энэ байгаль хамгаалах тал дээр бол их дутмаг байгаа нэг анзаарэгдэг. Ялангуяа энэ зуны нөхцөлд бол залуучууд хогоо тарьдаг, байгалыг үл хүндэтгдэг ийм зүйл бол ажиглагддаг, хогоо хайдаг, байгалыг 2-3 дугаарт үздэг ийм байдал бол ер нь их анзаарэгддэг. За байгаль гэдэг бол бидний амьдралын их ундраг, бидний амьдралын ирээдүй гэж би өөрөө дүгнэдэг. Хүн бүр зөвхөн байгаль хамгаалагч энэ байгалыг хамгаалах ус хүн бүр байгалыг хамгаалах, байгальд ээлтэй байх, байгальд хариуцлагатай байх энэ зүйлийг л өдөр тутмынхаа амьдралд хэвшүүлсэн цагт л бид бүхэн байгалаа яг унган дагшнаар нь хамгаалж чадна гэж би бол өөрөө боддгоо. За байгалыг
хамгааснаар бид нэр бол ер нь бидний одоо маргаашийн ирээдүй бол ер нь гэрэлтэх ийм одоо нөхцөл байдал бүрднэ гэж би дүгнэдэг. За байгаль хамгааснаар бидний одоо үр хөөхөд эх орн бол ирээдүйд болвол одоо баталгаатай ийм том одоо хөрөнгө оруулалт болно гэж би дүгнэдэг. За ингээд анхаарал хандуулсанд баярлалаа. Хойд цайгийн хүрхрээ цагаан шувуу дархан заасд газрын аяллаа маршрутыг танилцуулж байна. Улаангом хотоос 110 км орчим зайтай бөгөөд үүний ихэнхийг автомашинаар 4 км-ийг явганаар болон ердийн хөсгөр туулах боломжтой. Аяллаа ихний хэсэгт Улаангомоос 55 км явж Улаан даваанд хүрнэ. Эндээс Түргэн уулын дархан зааст газрын хамгийн өндөр цэг болох Дэглий цагааныг дурандж байгалийн үзэсгэлэн тогтцыг ажиглан зураг авах боломжтой. Дараа нь Улаан даваанаас 30 км явж Үүрэг нуурын эрэхт хүрнэ. Үүрэг нуур нь үзэсгэлэнт байгалаар алдартай бөгөөд энд амарч хоноглох боломжтой. Цааш Үүрэг нуурын хойд эргээс хойш 15 км орчим явж цагаан шувуу туулын хойд цайрын аманд хүрнэ. Энд байрлах мэдээллийн самбартай танилцж дурангаар зэрлэг амьтдыг ажиглах боломжтой. Цагаан шувуу туул нь байгалийн унган төрх, биологийн олон янз байдлыг хамгаалах зорилгоор 1993 онд улсын тусгай хамгаалтанд авсан газар юм. Энд цоохор ирвэс, янгир ямаа, гаргал хонь, халиун буг, зэрлэг гахаа, мануул бие, бадан хөдөр зэрэг ховор амьтад нутгалдаг. Цааш 1 км орчим явганаар аялж бугархай улаас хэмээх газар хүрнэ. Энд цоохор ирвэсийн уул мөр самардаас ажиглагдах бөгөөд байгалийн зураг авах, амарч суух тохиромжтой газар юм. Мөн өвөрмөц чулуунаас оргилон гардаг аршаан ус ууж үзэх боломжтой. Хайрын гудамж хэмээх хаттай хэсэгт цоохор ирвэсийн үлдээс нь уул мөр, үнэртэн зэрэг шинж тэмдгийг ажиглах боломжтой. Хойд цайрын хүрхрээ нь мөнх цасны усаар тэжээгддэг 14 м-ийн өндрөөс ундаг үзэсгэлэнт хүрхрээ бөгөөд байгалийн зураг авах тохиромжтой. Та бүхнийг цагаан шувуу дархан зааст газраар аялна байгалийн гайхамшиг мэдрэлийг хүрч байна.